Хүүсүүдийн аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын А91-р тушаалаар ерөнхий нөхцөл батлагдаж дараах зээл олгогдохоор боллоо. Энэхүү зээл нь жилийн 5% хүүтэй 5 жилийн хугацаатай үндсэн төлбөрөөс эхний 1 жил чөлөөлөгдөх зээл юм. Зээлийн зориулт нь үндсэн хөрөнгө оруулалтанд зориулагдсан байх бөгөөд эргэлтийн хөрөнгөнд зарцуулах тохиолдолд 40%-аас хэтрэхгүй байх ёстой шүү. Зээл хүсэгчийн борлуулалтын орлогоос хамаарч зээлийн хэмжээ өөр байна. Тэгээс 100 сая хүртэл борлуулалтын орлоготой бол 20-с 100 сая хүртэл зээл хүсэх боломжтой бол 100 сая төгрөгөөс 200 сая хүртэл борлуулалтын орлоготой бол 20-с 200 сая хүртэл зээл авах боломжтой. 200 сая төгрөгөөс дээш жилийн борлуулалтын орлоготой бол 20-с 300 сая хүртэлх зээл авах боломжтой байна. Зээл хүсэгч аж ахуйн нэгж нь Дорнот аймагт албан ёсоор бүртгэлтэй байх бөгөөд хүсэл хэрэгжүүлэх байршил нь Дорнот аймгийн газар нутагт байх ёстойг анхаарна уу?